Ийм учиртай газар. Хойноосоо нүмертэй энэ сайхан. Тийм байна. Яг эндээ ингээд байна. Нар бол яг гой гараад бүтэн ингээд ерөөсөө яхад унахгүй байгаад. Онхгүй ясаргаа. Оройн хэдийн үед өвөл ингэж шүү. Хэдийн үед жоохон яаж. 100 бол энэ ч орой 8 9 хүртэл ингээд нар унахгүй. Өвөл болохоор 4 5 цагийн алдад яг ингээд уулын цагаар ордог. Тэр бол хангалттай цаг шүү дээ. Үйлдвэрлэл нар одоо жишээлбэл эрчим хүч үйлдвэрлэх хангалттай цаг. Тэгээд сайхан тусан л да. Тэгэхээр одоо ингэж 48 хавтан яг оргил цаг дээр бол 48 хавтангийн 24 кВт ч та. Тэгээ яг нөгөө батарейгаа яг гэрийн солиушн дээр нөгөө чаржлах рейт нь болохоор суурилсан батарейныхаа талаар байдаг байхгүй. Тий. Тэгэхээр одоо нийтээ 25 кВт. Тэгэхээр 25 кВт-аар батарейгаа шахна гэсэн үг. Тий. Тэгэхээр нэг цагт 24 кВт цагаар дүүргэж байгаа гэсэн. Дүүргэж гин гэсэн. Яг оргил цаг дээр. Тэгэхээр ер нь бол өглөө яг нар гараал ингэж явж байгаа 3 цаг хугацаанд бараг дөрчиж чинь. Дөрчиж. Тэгэх юм. Харсан. Тэгээд буцаагаад батарейнаас хэрэглээд эхэлж байгаа байхгүй юм чи нөгөө манай гэрээ чинь халаалчил 4 цагийн хэрэглээтэй учраас 4 цагт ажиллаж эхэлдэг байхгүй. Тэнгүүт л батарейнаас өгчт юм бэл. Тэгээ батарей ч өөрөө нөгөө бидний заагаад өгсөн 50% хүрээд ирж шин. Тэнгүүт л төвийн цахилгааны авчирч хэрэглэж байгаа. Батарей өөрийгөө хязгаарч сэргэлж ийн гэхээр шөнийн доллартай үед хямдхан шөнийн тариф дээр өөрийгөө бүрэн сэргэлж байгаа. Өдөр болсон мэдээж авч байгаа. Тий, одоо өдрийн хэрэглээг бол бүтэн нарнаас сэргэлж байгаа шүү дээ. Бид нэр төвөөс тохоо авах болцсон. Ийм л сайхан ажилсаг залуучууд байна. Би одоо эдрийг залуучууд гэж нэрлээд байна. Нэг тийм юу яадгүй. Нэг юм нэхэд байдгүй. Тэгэл айгүй ажилсаг. Тэгэл ингээд өвдөхгүй, хавдахгүй, зовхгүй. Тэгэл нарал дэжүүл эдрийг ажиллаад байдаг. Айгүй ажилсаг залуучууд тий. Тэгээ залуучуудыгаа бас харж явах гэ тэн дээр нэг камер зооцсон байгаа. Тэгэхгүй бол бас хинжаах хэрэгтэй. Тий. Гэхдээ нэг тим юм байдаг юм байна. Яг үнийг хэлэхэд нарны одоо сэргээгт хэрчим хүчээр үйлдвэрлэж байгаа тог хэрэглэхээр хүн дотроо яадаг вөхөр тодорхой хэмжээнд нэг юм жоохон сэтгэл зүйд хөнгөрдөм бэ. За би чи ингээд агарыг бохирдуулаад нүүрс төлсөн юмар тог биш те. Тодорхой хэмжээнд бас нэг жоохон өргөвч юм шиг мэдрэмж төрдөг юм байлээ шүү. Бас нөгөө талаас нэг жоохон proud те гэдэг. Би чин те сэргээгт хэрчим хүч ашиглаж байгаа юм багхгүй юу гэж бас. Тий. Яг тэр өнцөг бол бас байхгүйш байдаг юм билээ шүү. Би сүүл тавьчаад энэгээр мод зод услаад цэник услаагаа явж байхдаа бодчихсахгүй бас гоё ч юм да. Ийм сэргээгт хэрчим хүч хэрэглээд өөрийнхөө цахилгааны хэрэглээг хангана гэдэг чинь бас жоохон бахархмаар ч юм уу тийм төрдим байлээ шүү. Тий.